За сайн байцгаана уу? Welcome back. Ингээд за миний YouTube-ийн дараагийн бичлэгийг нөхөр эхэлж байна. Би хаана ирсэн байна вэ гэхээр Солонгосын алдарт body profile зураг дагдаг энэ хоёр студио дээр ирсэн байна. Өнөөдөр би өөрийнхөө body profile зургийг авахлах гад яваад ирсэн хүлээгээ байж байна. Зураг яаж авагддаг? Үйл явцтай хэдүүлээ танилццгаая. сайн байна уу? Enter Studio Юн фотографер. Энэ хоёр студийн одоо зураг авдаг, зураглаач. За ингээд зураг авалт ерөнхий дундаа явж чинь олон хүмүүс хамтарч ажилладаг юм байна. Нэлээд 4-5 хүмүүс ингэж хамт ажиллаж байгаа болохоор айгу амар байна. Тийм одоо би бодолтон дээр нэг хүн, нүүр бодолтон дээр нэг хүн, хувцсан дээр нэг хүн гэл тэгээ зураг авч байгаа хүмүүс гоё сэтгэлээсээ хандаж гоё ингэж хийж байгаа болохоор амар гоё байна. Таалагдчих. Сая ингээд бодвол харц ихэр өнгө бодолчлаа. Сая гоё болж байна. Өөртөө ингээд хараад бодоод өчт юм байна. Иймэрхүү өнгө зөхөх юм байна. Ингэж бодох юм байна гэдэг. Бодож өгöd. Айгу хөрхөн болчлаа. Ингээд хардвал дахиад зураг авалт явсаар л байна. Энэ бол нэлээд зураг авалт нэлээд удаан явж байна. Одоо бараг эхлээд 2 цаг гаруй 3 цаг болж байна. Зураг авалт дуусаагүй л байна. За манай 24 оны алсын авраг баясаах маань тэр хамт зурганд орж байна. За таны зурганд орж байгаа сэтгэл хэрэг байна. Их хоёлээ. Ядарч гин үү? Ер нь жоохон поз авах жоохон ядард юм байна. Тийм амархан зүйл биш юм байна. Иймэрхүү зурганд бас орж байгааг болохоор. За хальт камернаас зургнуудаа харлаа. Хэр вэ? Өөрийгөө бол танихгүй байна. Одоо тэмцэн болоход 4 хоног үлдсэн. Тэгээ зурганд ороо явж байгаа. Тэгээ манай одоо дараагийнхаа зурганд орохгүй өснийхөө өнгийг өөрчлөөж тий. Яа, гой. Parked up outside in the old school. The new me back with the OU. The dog always find his way back home and it's so true. Later on fall through and pop one. Drink something. Know the models hold something, drink something, pop one. Got your hand on my Glock while your ass ride shotgun.
За ингээд зураг авалт дуусчээ. Одоо гадаа харанхуй болсон байна. Нэлээд удаан зураг авалт боллоо. Өнөөдөр нэлээд ядарлаа. Тэгээ тэмцээн 4 хоног үлдсэн байгаа болохоор хоол унд асцсан олигтой нэг бас зураг бичлэг тийм юм ярьж чадсангүй. Уучлаарай гэж хэлээ. Ямар ч чадхаараа бичээл, чадхаараа оруулахыг хичээлээ. Зураг авалт баг хэдэн цаг болчихоо? 5-6 цаг зураг авалт боллоо. Тэгээд ямар ч дууслаа. Тэгээ удахгүй Instagram дээр гоё зургууд маань эдитлсэн гой зургууд маань орж эхлэх баха. Одоо тренинг дээр орох чинь Солонгост одоо би борлуулдаг тренинг байдаг штэ. Тэгээ тийшээ одоо орох чинь тэгээ тэрийг бас та нартай сонирхуул. Би одоо тренинг дээр ороод ирлээ. За та бүхэндээ тренингээ танилцуулъя. Ямар хөө гэдгийг. Тренинг болохоор 1 2 3 төрлийн тренингийн машинтай. Нэгдэх одоо хамгийн наадлын нэгдэх машин болохоор хамгийн хүчтэй нь. Хоёр дахь машин арай дунд зэрэг, гурав дахь нь хамгийн бага хүчтэй. 3 төрлийн хүчтэй машинтай байгаа. За тэгээд энэ төрхтөр нь ловшн байдаг. Ингээд энэ нь болохоор ингээд өөрсдөө нэмж төлбөр төлж аавна. 80-аас 150 мянган оны үнэтэй иймэрхүү тоснууд байдаг юм байлээ. За тэгээд хэдүүлээ үнэтэй танилцъя. Үнэн нь болохоор ерөнхий ийм байгаа. Одоо энэ 3 төрлийн машин байгаа гэсэн шүү дээ. Энэ 3 төрлийн машинаараа тусдаа үнэтэй. Одоо нэг удаагийн оролт нь 13 мянга. Шинийх нь хүч нь байгаа. Наараа өөр машинууд ингээд мега сан гэдэг. Эдгээр нь болохоор арай үнэтэй. Ингээд үн шал өөр байгаа. За ерөнхийн миний ордог нь болохоор энэ смарт нэг удаагийн оролт нь 15 мянган воноор ордог. Яг иймэрхүү үнэтэй байгаа. Үнийг ингээд сайн харуулъя. Ерөнхийн миний ордог нь болохоор дундаж хүчтэй гэсэн үг байхгүй. Хамгийн хүчтэй дундаж хүчтэй. Тэгээ нэг удаа орохт нь 15 мянган вон гэсэн үг. За тэгээд дээш явах юм бол иймэрхүү айгу тохилог тренингийн газар байгаа. Тэгээд хүмүүс айгүй асуугаад байдаг. Тренингийн газар хаана байдаг вэ? Хаана илүү орох вэ гэдэг. Та яг Солонгост байдаг бол өөртөө ойрхон map дээрээсээ өөртөө хамгийн ойрхон тренингийн газрыг хайгаад тийшээ очиод үзэх юм бол яг л ерөнхий адилхан иймэрхүү байгаа. Ихэнх тренингийн газар жоох нөө захиалга төрүүлж өг гэдэг юм билэ. Тэгээд захиалгаа бас урьдчилаад өгчүүл зүгээр юм шиг санагт. Манай энэ тренингийн газар болохоор илүү том 3 машин зэрэг ингээ ажиллаж байгаа болохоор заавал урьдчил захиалга өгөх шаардлагагүй шууд ирээд ингээ орчдөг байгаа. Тренингийн машин маань болохоор ерөнхий ийм байгаа. Одоо дотортол нь бол яг ингээл одоо энэ машиныхын гэрэлнүүд нь асаад ингээд бие чинь шарнаа гэсэн үг. За тэгээ яг гоё жигэд ингээд гоё гоё одоо борлоо те. Биеийнхээ арьсыг одоо гоё өнгөтэй болгоё. Ийм гоё бор болъё гэж байгаа бол тренингд бол заавал орох шаардлагатай. Энэ болохоор нөгөө нүрээ хамгаалаад нүрээ одоо илүү шарахгүй зөвхөн бие шарыг гэвэл энэ маскыг зүгөө орчт юм билээ. Тэгээ цаанаасаа нэг удаагийн альчуур өгнө. Тэгээд энд ажилдаг хүн болохоор өөрөө чинь нурууг чинь таслаад өгнө. Өөрөө бие таслаад. За нэг тиймэрхүү маркетаа орно доо. Got your hand on my Glock while your ass ride shotgun. Хей, за тренинг доороо гараад ирчлээ. За өнөөдрийн одоо body profile зураг, за тренинг оролт ингээд өнөөдрийнхээ ажлууд маань энэ үрээ дууслаа. Орцсон нэлээд ядралттай байлаа. Хоолунд хассан байгаа болохоор тэмцээн удахгүй болох ч байгаа болохоор жоохон ядралттай байлаа. Тэгтээ айлуулах чадхаараа бичлэгүүдээ хийгээд эдитлээд орууллаа. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгтээ хамт байсан та нартай үнэхээр их баярлалаа. Удахгүй дахиад гой бичлэгээр уулзснаа. Баярлалаа.